Өнөөдрийн байдлаар хогийн эдлийг дахин боловсруулдаг 50 орчим үйлдвэр байна. Тэгвэл сүүлийн жил гарны хугацаанд дахин боловсруулсан хуванцраар тавилга болон бэлэг дурсгалын зүйлс хийж байгаа дизайнер инженерүүдээс бүрдсэн залуус энэ салбарт гарааны бизнес эрхлэж байгаамаа. Тэд нийгэмд тулгарч байгаа хог хаягдлын асуудлыг багаж гисэн шийдэх зорилготойгоор бизнес эхлүүлсэн байна. Хатуу хуванцар гэж нэрлэгддэг бөглөө угаалгын нутгийн савд тосны савнуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг. Залуус үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө гадаадаас оруулж ирэхгүйгээр өөрсдөө угсарч бүтээсэн байгаамаа. Жишээ нь нэг шүүгээ хийлээ гэж бодоход 8-аас 10 хавтан хэрэглэх учраас 200 орчим килограмм хуванцрыг байгальд хаягдгаас сэргийлж дахин боловсруулж эдлэгийг нь уртсгаж байгаа гэсэн үг юм а. Халаадаг, хайлуулдаг машин байна. За бидэд бол түүхэн идэ ийшээ хэвэнд хийгээд тэгээд хайлуулад ерөөдөө нэг 40 минутаас цаг 20 минут хүртэл хайлуулдаг. За тэгээд өндөр ерөнхийдөө 200-аас 240 градусын температурт хайлуулдаг. За тэгээд эндээс хайлуулад гараад ирэнгүүт нь тэнд тарагдж байгаа төхөөрөмж нь болохоор хөргөөдөг төхөөрөмж байна. За тэгээд энэ төхөөрөмж маань болвол хэвэндээ хийгээд за тэгээд дээш нь шахаад хэвэнд оруулаа хөргөөгөөд яг хавтан маань гарч ирнэ гэсэн үг. Зүсвэрийн машиндаа ийшээ CNC зүсвэрийн машиндаа хийгээд за тэгээд ингээд бүтээгдэхүүнүүдэд зүсээд гаргаж авдаг. За манайх ерөнхийдөө яг хоёр төрлийн гэх юм уу. Нэг төрөл нь болохоор тавилга, гадна тохичлтын тавилга болон сандал ширээ гэсэн бүтээгдэхүүнүүд хийж байна. За тэгээд жижиг төрлийн одоо маркетингийн бүтээгдэхүүнүүд гэж ярьдаг. Тэр болохоор одоо нөгөө хөрөгчний сорнц тэгээд одоо дэлгүүрийн оосор гэх мэт тэгээд ийм нөгөө жижиг шинжлэлийн тоглоом зэрэг тийм бүтээгдэхүүнүүд. Тийм түүхэд болохоор ерөнхийдөө бидэд нөгөө одоо хамтарч ажилладаг байгууллагууд гэж байгаа. За тэр байгууллагуудаас бол гэрээтэй ингээд тогтмол хугацаагаар татаад авчдаг. За тэгээд үнэхээр шаардлагатай үед бол бас түүхийн нөгөө хоёр дахь жид цуглуулдаг цэгүүдээс бас очиж авч байгаа. За зарим үед бол яг хувь хүмүүс өөрсдөө бас нөгөө гэртээ цуглуулсан хаягдлуудыг манад бас өгдөг. Хаягдл хуванцар хөрсөнд булгацсан тохиолдолд 400-аас 1000 жилийн хугацаанд хөрсөндөө шингэхгүйгээр хордоо бодис ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг. Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр нь ширээ сандал, зэсгийн тавир, автобусны буудал, явгууны зам дагуу байрладаг сандлыг хийжээ. Тэд загвар сайтай өнгөлөөгөө бат бөх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Хэдийгээр үйлдвэрлэлийн улгад хүндрэл гарч байгаа ч өөрсдийнхөө зорилго мөрөөдлийн төлөө хоёргүй сэтгэлээр тууштай бизнесээ эрхэлж байгаа гэдгийг хэлж байсан юм а. Яг бидэд яг өмнө жилийн 100 яг машинаа өөрсдөө энэ ч ухсраад тэгээд ингээ хийж эхэлсэн. За тэрнээс хойш бол бидэд нөгөө яг эцсийн одоо автомат маань болвол ингээд түүхээдээс шалтгаалаад зузаан жигд бус тэгээд гадаргуун ингээд овон товонтой юм бардгаар тэгээд дотроо ингээд юм нөгөө нүхтэй энэ төр гэдэг тийм олон янзын асуудал гарч ирсэн. Тэгээд бид тэрийгээ тухай бүртэн ингээд одоо судалгаа хийгээд материалын шин чанараа судлаад тэгээд олон янзаар туршилтууд хийж үзээд тэгээд ерөнхийдөө нэг 8 сарын дараагаас л бас арай гайгүй юм яг боломжийн ашиглаж болох үст тийм хавтан гаргаж аваад тэгээд одоо бол ер нь яг эцсийн бүтээгдэхүүн хийхэд боломжтой тийм хатан гаргаад авсан байна. Хуулинд тусгасан юугаар болохоор одоо энэ нөгөө стартапуудад эхний 5 жил нь юм татварын хөнгөлөлт энэ төр үзүүлнэ гэд тэгээд нөгөө гайлаар орж ирж байгаа түүхийн эдмэд зэрэг тэр юмнуудын болохоор одоо татваргүй оруулж ирэх гэсэн тийм уг нь бол заалтууд бас байдаг. Тэгээд яг тэр нь болохоор төдийл нөгөө хэрэгждэггүй. Тэгээд шалгуурууд бас хангахгүй тийм юмуд байдаг юм байлаа. Тэгээд яг тэр талаас нь илүү уг нь бол дэмжиж өгвөл бас одоо нөгөө байгаль дээлтэй юм хийж байгаа гэдэг утгаараа цаашид олон жил ингээ үргэлжлэх тогтвортой байх талаас нь тусалж өгвөл бас хэрэгтэй байх гэж. Тэд хамгийн анх MCS Coca-Cola хувьцат компаниас дахин боловсруулсан бүтээгдэхүүн хийлгэх санал авч байсан байна. Мөн Michelle Amazonco брендийн дэлгүүрийн дотоод заслыг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийжээ. Одоо дараагийн шинэ бүтээгдэхүүн болох шинжлэлийн баярыг угтан бэлгэний багцаад сүлд модны гоёлын чимэглэлийг үйлдвэрлэж байна. Цаашид 21 аймагт хуванцар дахин боловсруулах аргачлалыг зааж зөвлөн туслахыг зорж байгаа гэдгийг ярьсан юм а.